Сайн guys, ингээд энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Өнөөдөр хэдүүлээ ревю хийцгээе. Тэгэхээр өнөөдөр ямар нэгэн өөр сэдв бол ярмааргүй, өнөөдөр зөвхөн зах зээлийн байгаа байдлын тухай ярилцаад үзье. Ревю хийцгээе тийм ээ шууд. Ганц сануулгах юм юу байгаа вэ гэхээр манай сургалтын бүртгэл энэ 7 хоног өнгөрөө дуусах юм байна шүү. Окей guys. Эхний уулзалт 2 сарын 16-нд болно. 17-наас эхлүүлээд бид нар яг сургалтаа эхлүүлээд явнаа. Тэгэхээр манай YouTube channel дээр байгаа видеонуудыг үзсэн хүмүүс байвал тэр хүмүүс маань бодоод тэгээ бодсныхаа эцэст ямар нэгэн шийдвэр гаргасан хүмүүс байвал энэ таад үед сүүлийн 7 хоног шийдвэр гаргах сүүлийн 7 хоног байгаа. Тэгэхээр сарын дотор $140,000 цалинтай байх боломжтой. За тэгээд CFP trader-уудтэй манай community гишүүн болох яагаад та манай community гишүүн болох ёстой талын энэ мэдээллүүдийг таад маань сайн хараад үзэх юм бол энэ шууд хариултууд байгаа. Тэгээд бодож байгаа хүмүүс маань байвал энэ 7 хоногт бодож шийдвэр гаргаад тэгээд яваа окей. Тэгээд мэдээж сургалтын бүртгэлийн талын асуудлыг манай вебсайтн дээр бүгдийг хийчих болно. Тэнд бүх дэлгэнгүй мэдээлэл нь байгаа. Тэгээд таад маань тийч нэг логин төвчлөрөөр дараад тийм ээ. Зарим хүмүүс маань энэ дээр guys иймэрхүү төрлийн зүйл гарч ирж байгаа. Энэ бол зүгээр цааш нь дамжаад шууд ороорой яа тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн тийм байхгүй зүгээр нь рүү гэдэг юутай холбоостой байгаа учраас тэгж аваад магадгүй. Цааш нь детал руу ороод энийг зүгээр зөвшөөрөөд тэгээд цааш нь ороод ирэхэд манай сайт нэгдэнэ. Энэ бол тэр хугацааны л асуудалтай энэ геополитик талын асуудлууд дуусах ирэхээр рүү төрлийн сайтууд бол ажиллаад эхэлнэ. Тэгэхээр энэ дээр бол нэг санаа зовлтгүй. Зүгээр л энэ хүмүүс юу гэнтэй золиорч байна. Тэгэхээр гайгүй. Тэгээд хамгийн гол нь логин гэдэг төвчлөрөөр дараад ороорой guys. Энэ дотор л дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгэхээр хэдүүлээ вэ те. Зах зээлээ шууд хараад эхлэв явчих. Тэр $1 эхэлдэг. Долларыг та хэд мэдж байгаа би бол all time high харж байгаа доллар дээр. Тэгэхээр volume trading-ийн ертөнцийн хэмжээнд бидний чинь ямар мэдээлэл байгаа вэ гэхээр контракт нэр нэгдэж байгаа. Контракт гэдэг зүйлийг бол та хэд бүгд мэдж байгаа те. DX гэдэг ticker байгаа. ICE гэдэг бирж дээр те. Арилж авдаг. Тэгээд энэ шиг том тоглогчид контрактын эхлэлт position буюу мөнгөний хацуулгыг бол хийдэг. Тэгээд тэр мөнгөний хацуулгынхаа өртөлийг хийдэг те. Трендing дагуу өртөлийг хийж тэр мөнгө олдог байгаа те. Тэгэхээр одоогийн байдлаар бид харах юм бол энэ баруун талын дэлгэцэн дээр бид нар юу харж байгаа вэ гэхээр энэ бол тухайн энэ контрактын цөм хамаг мөнгөний цуглуулга энэ ч байгаа гэдэг зүйлийг бид харж байна те. 107-108-ийн хавцаа байгаа гэсэн үг. Яг одоогийн энэ цөм байна. Тэгээ энэ цөм маань хаана бүгдээд байгаа вэ гэхээр бидний энэ high шүү дээ. Энэ local high байсан 107 гэсэн local high байсан. Бидний нэг цааш нь break хийгээд ороод ирсэн. Яг энэ break хийсэн газар дээр бид нар мөнгө цуглуулад цаашаа явах санаатай юм шиг ингээд ерөөсөө зогсож байгаа гэдэг зүйлийг та маань анзаараарай. Тэгэхээр тренд бол тэр чигээр long гэдэг зүйлийг хараарай те. 7 нөгөөс long байгаа. Дотроо яг баахан задарсан те. 7-1 time frame байдлыг хэвлээ харах юм бол нэгдүгээр level минь бол дээшээ байсан. Тэгээ доош орж ирээд доторх level-ийн хэмжээнд жижиг level-үүд минь доошоо задраад short бол болоо явсан. Түүний дараа бол дээшээ хугарсан. Хугарсныхаа дараа доош орж ирэх боломж байсан байгаагүй. Бид нар энэ зүйлийг бол яг харж ирсэн те. 100-аас доош орж ирээ break орчих юм бол доллар минь доош унаа гэж ярьж байсан. Байхгүй дээшээ гараад ирсэн. Дахиад доош ороод ирсэн бас л байхгүй зүү дээр байрсан. Энэ зүйлийг бол та хэд мэдж байгаа те. Бид нар fiat мөнгнөөс крипто ертөнц рүү шилжих үеэр бидний 100 гэдэг прайсыг заавал цөмлөд доош орж ирэх хэрэгтэй гэдэг зүйлийг бол та хэд мэдж байгаа те. Энэ 100-г бид нар нэвтэлснээс хойш шилжилтийг 100% эхэлж байгаа гэсэн үг окей. Тэгэхээр тэр хүртэл бол бид нар одоогийн байдлаар руу шилжилт байхгүй байна. Long орж ирсэн. Long орж ирэхээс өмнө энэ чинь маш том position бол авсан. Айгуу гоё гэж нягт те өөрийнхөө position-ийг бол энэ чинь бол зулуусан. Тэгээ явсан. Үүнээс хойш бид нар long гэж ярьж байгаа. Хамгийн гол нь энэ чинь нэг gapтэй байгаа. Энэ gap-ийг хаагаад явах юм уу эсвэл яах юм гэдэг асуулт байгаа байхгүй. Ер нь энийг хаах алба байхгүй яг одоо. Яа тэгэхээр дээш all time high хийснийхаа дараа магадгүй 120 мөр ч юм хүрээд тэгээ эндээсээ доош явахдаа угаасаа тэр үедээ энийг хаачин тийм учраас энийг бол хараад хэрэггүй одоохондоо одоогийн яа байгаа өдрийн time frame дээр трендийг хараа авцсан зүгээр. Тэгэхээр мөнгөний хуваарлтын хэмжээнд та хэд харж байгаа бол бид нар ийм профайлтай байна те. Профайл маань long хувилбартай байна. Энэ чинь бид нар break хийгээд дээшээ явж байна. За 7 хоногийн time frame дээр бид нар байгаа шүү. Энэ 7 хоногийн time frame. Энэ дээр level-үүдтэй level-үүд рүү manipulation хийж орж ирсэн. Одоо импульс төрлийн шилжилтүүд бол бүгдээрээ болсон те. За тэгээд энэ чинь орж ирж байгаа энэ цохилтыг хараарай те. Ямар өндөр дельтатай, ямар өндөр волюмтай manipulation орж байгааг анзаараарай те. Тэгэхээр мэдээж энэ чинь stop loss зохигдсон, market maker хийх ёстой зүйлийг бол хийцэн. Тэгээд түүний дараа яг ороод бид нар буцаагаад ирж тест өгөөд тест өгөхийнхөө дараа дээр бас бид нар энэ чинь хойно үлдсэн байгаа энэ хөдөлгөөн биш хөдөлгөөнийхөө бас stop loss-уудыг авсан байна. Тэгээд цааш нь одоо ингээд 5 өдрийн байдлаар бид нар дээш очоод хаагдж шүү дээ. Баяраар. Тэгэхээр энэ дээр бол бид нар цаашаа явнаа л гэж харж байгаа. Яа тэгэхээр энэ чи break хийсэн level байгаа. Түүний дор support байгаа. Тэгээд энэ чи байсан level-үүдийг давхар level-үүдийг аваад reaction бүх юм ороо авсан байгаа учраас би шууд дээш явах юм болов уу гэж хараад байгаа шүү. Окей. Тэгээд дээрэс нь 2 сар болж байна. Бидний энэ контракт 3 сарын дундуур дууссан тийм учраас одоо цаг хугацаа бол нэлээд бага байна. Бүхэл бүтэн 1 сар хагасан турш бид нар ингээд зогсчлоо те. Тэгэхээр одоо явах юм
болов гэж харж байгаа шүү. Тэгээд ямар нэгэн өөрчлөлтүүд байх юм бол тухайд бол хэдүүл ярилцъя те. Энд чинь бол нэг юм тест level байгаа seller талаасаа. Тэгээд тулж очихдоо энэ seller-ийн level-ийг бид нэр break хийж очих юм шиг тулж очиж байгаа. Тийм учраас шууд явах бах. Миний бодлоор. За $100. Гэхдээ нэг зүйлийг анзаарах guys. Одоо ингээд бид нар жишээлбэл 10 жилийн өмнө ч юм уу жишээлбэл ингээд CVP YouTube channel байгаагүй л дээ. Тэр үед 20 оноос эхлүүлээд бид нар 19-с чөлөө 20 оноос эхлээд ревю хийж эхэлжсэн. Гэхдээ эдийн засгийн байдлын хэмжээнд бид нар зүгээр байдаг л үйл явцын хэмжээнд ярих юм бол хэрвээ доллар өсөж байгаа бол эдийн засгийн одоо хөлбөрийн хэмжээндтэй системийн хэмжээнд доллар хэрэг өсөж байгаа бол ихэнх зах зээлүүд энэ тохиолдолд зэрэг байдаг байхгүй correlation үүднээс. За яг одоо бид нэр crisis буюу хямралд орчоод явж байгаа те. Та одоо үнсэн гэдэг зүйлийг бол анзаарж байгаа те. Нэгдүгээрт татвар өсөж чинь яг түүнтэй адилхан юмны үн өсөж чинь юунд яг түүнтэй адилхан жоохон нэг цалингийн төлбөрийг бас жоохон нэг дээшээ өсгöd байна те. Гэхдээ цалингийн төлбөр мэдээж нөгөө хэлтэйгээ зэрэгцээ яг адилхан хэмжээгээр өсөж чадахгүй байгааг анзаараа те. Тийм болохоор дэлхийд дээр байгаа улс орн болгоно л энэ инфляцийн эсрэг бол ямар нэгэн зүйл хийх гэж оролж ин. Гэхдээ юмны үн X2 ч юм уу X3 өсөж байхад цалин бол X1 өсөж шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол та ард түмэн та бүгд бол бүгдээрээ харж байгаа анзаарж байгаа. Тэгэхээр манай дэлхийн эдийн засаг бүгдээрээ угаасаа crisis орсон байгаа, хямрал орсон байгаа. Тэгээд юуны төлөө гэхлээр зүгээр л шинэ технологи ирэхийн төлөө л яваад байгаа байхгүй. Тэгээ дэлхийн маань ингээд солигдож байгаа юм зөндөө байна. Тэгээ геополитик талаас солигдож байгаа юм зөндөө байна. Политик талын юмнууд солигдож байгаа юм зөндөө байна. За тэгээд сонгуулийн талаас ч гэсэн маш олон улс орны хэмжээнд ингээд партууд хоорондоо тий хоорондоо өрсөлдөөд ингээд шин хүмүүс шин партууд ингээд өдөрлөнд орж ийн. Тийм учраас ерөөдөө энэ бүх зүйлийг таад харж байгаа бол энэ бол шилжилтийн үе. Угаасаа тэгж явагддаг байгаа. Бүх эдийн засгийн шилжилтийн үед дандаа crisis хямрал эсвэл дайны үеэр явагддаг. Тийм учраас тэр яг одоо яг энэ үед явагдаж байна те. Тэгэхээр энэ үед яадаг вэ? Би яагаад энэ бүх зүйлийг яриад байгаа. Тэгэхээр энэ үед яадаг вэ гэхээр эдийн засгийн хувьд шал юм эсрэг тэрсэг зүйлүүд болдог. Тэгэхээр доллар өсөж байхад яг түүнтэй адилхан голд өсдөг. Одоо ийм хүн crisis үе дээр яг түүнтэй адилхан одоо зарим одоо зүйлүүд бас өсдөг. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ та манай YouTube channel дээр ороод харах юм бол тэнцээ видео байгаа те. Крипто руу шилжилтийн үе яаж явах вэ гэсэн видео байгаа. Тэр бол манай community, манай YouTube channel-ийн хэмжээнд хамгийн гол тийм ревю байгаа. Тэнцээ миний хэлэх гэжсэн бүх зүйлүүд угаасаа хэлэгдсэн байгаа. Тэгэхээр та мань тэр видеог үзэх юм бол хамгийн гол ярьсан юмнууд юу вэ гэхээр өсөх зүйлүүдийг нь ярьсан байгаа. Хамт өсөх ёсгүй зүйлүүд crisis үеэр хамт өсдөг байхгүй. Тэгэхээр тэр дотор өөр юу байдаг вэ гэхээр технологийн талтай холбоотой ч юм уу одоо хамгийн сүүлийн үед одоо химэл оюун ухаантай холбоотой энэ бүх юмнууд чинь бүгдээрээ өснө. Хүмүүсийн шаардлагыг хангаж байгаа зүйлүүдтэй технологитой химэл оюун ухаантай холбоотой бүх зүйлүүд өснө. Криптотой холбоотой бүх зүйлүүд мэдээж өснө. Яг тэгэхээр бид нэр крипто бизнес руу шилжиж байгаа. Бусад бүх юмнууд нь унана те. Ихэнх хувьцаанууд унана. Тус-тусдаа те. За тэгээд мэдээж тус-тусдаа ихэнхүүд нь унах юм чинь мэдээж одоо индексүүд бол бас унана те. Тэр дотроо ямар нэгэн том технологийн холбоотой хувьцаанууд нь тусдаа өснө. Гэхдээ индексүүд ихэнхдээ бол өөрсдөө унах байхгүй ойлгож байна те энэ зүйлийг. Тэгэхээр энэ зүйлийг та бас надаас сонсоод тэгээд ер нь бусад хүмүүсээс ч гэсэн сонсож байгаа байх. Тэгэхээр ийм хүн төрлийн юмуд болно. Энэ дээр бол гайхах шаардлага байхгүй. Доллар өсөн, төвтэй адилхан голд өсөн. Гэхдээ голд унаад өсөж болох байхгүй. Унаад өсөж болно. Яагаад вэ гэхээр унсныхаа эцэст бид нэр дахиад позишн авч ин тэгээд дахиад өсөж болно. Ямар ч хэлсэн лонг. Эсвэл бид нар шууд явж болно. Тэгсэн тохиолдолд голд бол ингээд зүгээрс дутчих байхгүй. Хинч тийш орж амжихгүй гэсэн үг. Тэр инвесторуудыг л бид нар яриад нь шүү. Хамгийн гол нь трейд хийж байгаа хүмүүс бол энд бол ерөөсөө хамаагүй байхгүй. Трейд хийж байгаа хүмүүс эзэн байдлаар лонг үнэ шорт үнэ биднэрт бол хамаагүй шүү. Хаашаа явна. Тэгэхээр гол ямар тохиолдолд шууд тийш явах вэ гэхээр зүгээр л инвест одоо том мөнгнүүдтэй фандууд одоо жишээлбэл хэрвээ голд руу хөрөнгө оруулалт хийж амжаагүй фандууд ч юм уу эсвэл улс орны централ банкудтай төв банкуд хэрвээ орж амжаагүй байх юм бол тэдний чинь хожим байдалд оруулахын төлөө тэгж хурц дээш нэ хязгаарч зогсолтгүйгээр ингээд золиотой юм шиг дээш явж болох байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр том тоглогчдын л шийдэх асуудал. Бидний зүйлийг бол яг 100% бол хийж мэдэхгүй. Тэгэхээр иймэрхүү төрлийн зүйлүүд бол болно. Одоогийн байдлаар бол би бол долларын хэмжээнд ямарчсан би бол all time high харж байна. Ядаж 120 хүртэл бол хүрч болно. Түүний дараа би бол хэлсэнтэй баг зэрэг хурц ингэж орж ирэхгүй миний бодлоор. Тэгтээ баг зэрэг явсараад бид бол доллар бол өрхөө одоо тий удирдлага бол алтна гэж бодож байна. Одоогийн байдлаар бол ямарчсан лонг окей. Долларын асуудлыг дуусгачих. Том зургийнхаа тухай асуудлыг дуусгачих. Голдын хэмжээнд бол та хэд мэдж байгаа тий. Би бол голдыг ерөөсөө лонг л харж байгаа. Тэгтээ лонг явахынхаа өмнө унчул зүгээр юм биш үү гэсэн байдлаар ярьжсэн. Тэгээд байхгүй юм одоо яа гэвтэй. Би бол эндээс бол арилж байгаа хийхдээ лонг авж байгаа юмнууд байна, шорт авж байгаа юмнууд байна. Тэгээд үннийг хэлэхэд зарим шортуудыг би арай жоохон хол явах юм болов уу гэж найдаж харах юм заримдаа. Тэгээд явахгүй юм байх юм ч одоо тэгээд сая бид нар бас лайв трейдерүүдтэйгээ ярилцаж байх үедээ нэг тийм ганц хоёр санаа бол хийсэн. Ерөнхийдөө бол
шорт унаа гэдэг талын юмнуудыг бол бос бодоод хэрэггүй болов. Зүгээр трендээ дагаад трендийнхаа хэмжээнд арилж байгаа хийгээд явчихвал зүгээр байх. Ерөнхийдөө бол голд хэмжээнд. Болж л үл лонго л хараад яв. Чартн дээр байгаа юм бол хараад явал та бид нар нэгэнт трейдерүүд ч бид нар эдийн засагчид бол биш те. Бид нар тэр доторх тэр нарийн ширийн юмнуудыг бол мэдэхгүй шүү дээ трейдерүүд. Тэгэхээр яг одоо яг энэ ч байгаа чарт бол бид нар харж байна. Эцсийн байдлаар яг тэрнийхээ дагуулт хийгээд явчихвал зүгээр юм болов. Аль дээр хаана үлээ энэ хавьяас би нэг шорт авсан. За энэ чинь 5 өдөр байсан те. 5 өдөр шорт авсан. Тэгээд TP-гээ тавихтаа энэний доор тавьсан байсан. Ядаж иш орж ирэх юм болов гэж харсан байхгүй шүү. Эргэж явсараад 4 цагийнхаа левелийг манипуляшн хийгээд яг миний TP-гийн өмнө яг наах нь иргээл тэгээд дэше гараа явцсан. Тэгэхээр тренд гэдэг зүйлийг та хэд мань хараарай. Ерөөсөл айгу ойлгомжтой байхад л хүмүүс ингээд трейдерүүд өөрсдөө толгойн дотор нэг юм бодож цуугаад тэрнээсээ болоод яг ихэнх хүмүүс бол алдагдaltaд ордог. Гэхдээ ихэнх тэр доорнд бас авах ёстой профит авч чадахгүй байгаа трейдерүүд ч гэсэн байгаа тийм учраас тренд харж штэ тренд бол дэше байна. Хамгийн сүүлийн өдрийн блок байна. Энэ биш үү? Энэ дээр яасан бид нар энэ блокныхоо хэмжээнд бид нар дэше гаралтаа хийсэн үү хийсэн. Түүний эсрэг бид нар очиж брейк хийсэн газараа тест хийсэн үү хийсэн. Тэгэл дэше гараа явж байгаа тохиолдолд бид нар лонг харах хэрэгтэй байхгүй. Хэрвээ ингээ ороод ирсэн байгаа тохиолдолд яг тэгвэл шорт. Ийм юм байхгүй бол тэгээд тэр тухай бодоод явах хэрэгтэй. Мэдээж селлерийнхаа зөөнөөс бол бид нар шорт авсан. Гэтэ эсрэг талынхаа ядаж ликвидити рүү авсан илүү зүг байхгүй юу? Тренд лонг байгаа тохиолдолд та харж байгаа үстэй тэр чигээр лонг юугаа бодож ийм арай жоохон урт хугацааны шорт авсан бүү мэд. Энэ бол яг хөө миний трейдер хүний л алдаа юм л та тий. Яг тэгэхээр миний арилжааны арга барил бол тренд дэше байна гэдэг зүйлийг үзүүлээд байна шүү дээ. Ерөөсө хүний толгой тарих, ерөөсө хүний сэтгэл зүй юм тэнэг байгаа та дандаа. Эцсийн байдлаар хэрвээ та арилжааны арга барилтаа бол арилжааныхаа арга барилтаа л үнэнч байх нь л чухал байгаа байхгүй юу? Сайн трейдер хин бэ гэвэл арилжааныхаа арга барилыг 100% биелүүлдэг трейдер л хамгийн сайн трейдер байт юм а гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яг л үнэн байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол голд хэмжээнд бол арай жоох урт хугацааны позишнуудыг лонг гэж хармаар байна. Өргөн хугацааны шорт трейдүүдийг авах юм бол яг л 5 өдрийн авсан арилжаатайгаа адилхан те. За энэ хэвнийг шорт авсныг та харж байна те. Энэ хэвнийг шорт авсан байна. За эндээс маш шорт авсан тэмдэглээгүй байна. Эндээс бол шорт авсан. Энэ хаалтан дээр нэгээ шорт авсан. Яг л энэ сууж байгаад хамтдаа те бидний зүйлийг хийсэн. Гэтэ би бол энэ дээр бол ганцаараа орсон санагдаад байна. Жохоо риск дайрлаж байсан те. Тэгээд энэ дээр бол TP-гээ энэ л доорл тавьсан байсан байхгүй. Тэгээд байхгүй. Яг наа нэрэл тэгээд дэше явсан. Тэгээд барьж барьсараад би ч угаасаа би рүү орно л доо. Нэг манай community хүмүүс чинь алдагдал тоглож байгаа хүмүүс айгу зөөхөн байдаг. Алдагдал авбал нөгөө эдэн ч гэсэндээ нэг тийм том алдагдал биш. Тэгвэл би бол хавдаа орцсон байсан талыг нь хаацсан байсан. Тэгээд эсрэг тал руу зөвхөлхдөө алдагдалгүй зөвхөлж байгаа байхгүй яа. Тэгэхээр стоп лоссын хэмжээнд талыг нь хааж байгаа учраас энэ бол манай арга барилын хамгийн гол зүйлүүдийн нэгэнтэй. Бидний яг алдагдал суудаггүй вэ гэдэг хамгийн гол зүйлүүдийн нэгэнтэй. Манай сайт руу манай YouTube channel руу харах юм бол энэ видеоны сайн анзаараад үзээрэй. CP trader яа тийм point бэ. Тэгэл одоо ингэж дэше явцсан байна шүү дээ. Нөгөө газараа нөгөө нэг manipulation хийсэн хамгийн сүүлийн level байсан те. Энийгээ тестгээд тэгээ буцаагаад дэше явцсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол guys би бол long хармаар байна. Трендээ хараад явъя. Short заримдаа хурж short орохын тэгээд short нь явахгүй тренд угаасаа дэше ба. Эцээ short орох уу гэхээр доош нь break орж иж те. Өдрийн time frame-ийн дүр зургууд солигдож short ормоор нь бусдаар бол би guys энэ дээр бол өөр хэлэх юм алга. Зах зээл дээрээс мөнгө олох боломж зөндөл байна. Хамгийн гол нь толгой тархиал зүг ажиллуул те. Тэгээд хамгийн гол нь мэдээж арилжааны арга барил чинь бүхэн зүйлүүдийг тооцоолох боломжтой байх хэрэгтэй байна те. Тэгэхээр welcome guys. Хэрэг манай сургалтын манай арга барилыг сурах өрсөлдөөн хүмүүс мань байвал миний дөнгөж саний хэлсэн шиг те. Арга барил бол энэ чинь лонг үзүүлээд тахад би өөрөө л тэнэгтэй шорт ороод байна. Бусдаар бол энэ лонгийг бол сайхан аваа явж болж байна. За тэгээ бид нарт нэгдэх хүмүүс байвал welcome шүү guys. Welcome. За түүний дараа голдын дараа хэдүүлээ биткойн гэдэг зүйлийг хардаг те. Та хэд бүгдээрээ мэдж байгаа бол би бол нэг тийм нэлийн тэгш яриад те. Олон 2 3 одоо юу гэх юм царай байхгүй те. 2 3 4 5 тийм янз бүрийн царай байхгүй. Нэг тэгж яриад ингэ байдаг юм байхгүй. Та хэд бол мэдж байгаа. Би яг л мэдхгүй байгаа зүйлүүд бол яг мэдхгүй гэж хэлдэг. Хэрвээ тийм байгаа бол тийм гэж хэлдэг. Хэрвээ миний буруу байсан бол би миний буруу байснаа л гэж хэлдэг те. Тэгэхээр хийсэн арилжаануудаа ч хамгийн сүүлийн видеон дээр би бол та дэдэ үзүүлсэн те. Яг хийсэн бүх арилжаанууд үзүүлсэн. Яг цэвэр яг арилжааны хэмжээнд ямар профиттой байдаг гэж үзүүлсэн те. Тэгэхээр энэ бол бүх нээлттэй чигтэй хүмүүс хүмүүсттэй хүмүүс бүгдээрээ таад маань энэ зүйлийг хараад бол мэдж байгаа те. Тэгэхээр биткойны хэмжээнд бол би бол лонг харж байгаа. Ялангуяа биткойны хэмжээнд яг тэгэхээр биткойн одоо крипто ертөнцийн инфлюенсерүүд одоо яг юу гэж ярьдаг юм те. Янз янзын юм ярьж байгаа. За биткойн ч одоо тийм ийм одоо технологийн хэмжээнд бусад койнуудад яалагдж байгаа энэ тэр ярьж байгаа нь зөндөө байгаа те. Гэхдээ тэр зүйлүүд үнэн л те. Бусдаар бол энэ зүйлийн хамгийн гол нь үр дүн зах зээл дээр буюу үн цэний хэмжээнд тэр зүйл маань гарч ирсний дараа бид нар тэгж ярина гэхээс одоохондоо бол
тийм зүйлүүд ерөөс харагдахгүй байхгүй. Биткойн хийж байгаа хөдөлгөөнүүдийг хэдүүл харах юм бол трейдер хүний хэмжээнд ч юм уу хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн хэмжээнд ч юм уу харах юм бол биткойн бол бусдыг бол хамаагүй давцсан байгаа байхгүй. Анзаарч байна энэ зүйлийг. Биткойн 5%-аар уналт үзүүлж хахад алткойнууд яаж юм 30%, 40% уналтууд үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр яг одоогийн байгаа байдлыг яг цэврээр нь хүлээж авах гэдэг зүйл чинь трейдер хүмүүсийн хэмжээнд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь байхгүй. Яг үнэнгээр л харал та зах зээлийг тийм яг л бид нар түнгийн цэний голдон дээр ярьсантай адилхан. Тийм бити өөртөө юм зохиож ярил та. Бусад хүмүүс ярьж байгаа юм бити тоо зах зээл дээр байгаа реалити талын асуудлыг харал та тийм. Зүгээр ягаан нүдний шилээ тайлаад зах зээлийг байгаа реалити талаар хараад үзэлт. Биткойн ямар нэгэн лонг реакшн ороход хэдэн хувийн хөдөлгөөн өгч байна. Ethereum ч юм уу эсвэл бусад BNB ч юм уу Doge ч юм уу төрлийн койнууд ямар хөдөлгөөн үзүүлж байна. Аль нь илүү ашигтай вэ? Яг өнөөдрийн байдлаар 25 оны 2 сар 10-ны байдлаар биткойн илүү байгаа байхгүй юу? 2-3 дахин илүү. Тийм болохоор би бол илүү биткойн гэдэг зүйлийг харах илүү дуртай. Энд чинь бол яагаад тэгэхээр крипто ертөнцийн эцэг байгаа тийм. Бүх яг тэр блокчейний хамгийн эхлэлийг нь тавьсан. Тэгээ бүх одоо символ төрлийн зүйлүүдийг те icon, idol төрлийн зүйлүүдийн нэршлүүдийг бол өөр дээр авцсан байгаа байхгүй. Хизээж биткойн миний байдлаар миний мэдж байгаагаар ямарчсан хизээж биткойн энэ одоо ализэний би болгоод авцсан авторитет гэж зүйл байгаад байгаа шүү дээ. Нэр төр гэдэг зүйлийг бол алдахгүй хаа. Ямар ч лээс ойрын дор ажил 5 жил. Тийм болохоор guys илүү биткойн гэдэг зүйл рүү анхаарлаа хандуулсан зүгээр хамаагүй мөнгөний урсгал сайтай зүйл байгаа. Тэгээд биткойн хэмжээнд бол би лонг харж байна. Биткойнын доотлохын ловыг ч хүртэл авсангүй шүү харж байна. Энийг ч хүртэл авсангүй шүү. Тэгээ яг одоогийн байдлаар бид нар buying zone байна. Яг одоогийн байдлаар бид нар buying zone байна. Эсрэг талын баг саг нэг тиймэрхүү resist төрлийн зүйлүүд байгааг анзаараа байна. Гэхдээ энэ resist чинь суларцсан байгаа шүү заяа. Guys. Суларцсан байгаа. Яагаад вэ гэхээр manipulation-ууд явагдсан. Яагаад гэхээр энэ хавийн савлтууд бол аль хэзээ нэг үүссэн. Тэгээд доороос бид нар double орж байгаа гэдэг утгаар харж байна. Double орж байгаа гэдэг утгаар бид нар энийг бол дээш нь break хийх ёстой гэсэн хамгийн түрүүнд яг өнөөдрийн байдлаар харах юм бол те 2 сарын 10-ны буюу нэгд өдрийн байдлаар харах юм бол бид нар хамгийн түрүүнд дээш break хийх ёстой. Ойрын хавийн таргет хаашаа гэхэлэр 100% 480 гэдэг таргет. Түүний дараа юу болох гэдгийг бас харъя те. Таад мэдж байгаа энэ левел дээр юу болохоос хамаарат бид нар дараагийнх зүйлийг ярина. Ямар ч гэсэн одоогийн байдлаар бид нарт buying zone байгаа. Buying zone-с reaction орцсон энэ байна. Ганцгар том ийм кластер орж ирж шít. Амар хэмжээний мөнгөний урсгалтай. Доороо цөмтөө. Түүний дараа бид нар яасан те жижиг time frame-ууд дээр янз янзын паттернуудыг үүсгэж эхэлсэн. Доотлох лөвүүдээс бид нар байруудыг сэгсрээд амжицсан байна те ахлизэний. За тэгээд түрүү чинь энэ хийсэн manipulation-ууд бол муу явагдсан. Эднэр бол ерөөсөө биш байхгүй. Энэ бол болж байна. Манай channel-ыг дагаад явж байгаа хүмүүс мань мэдж байгаа те volume trading сонирхож байгаа хүмүүс мань мэдж байгаа ямар тохиолдолд manipulation ордог үлээ. Энэ байхгүй. Тэгэхээр энээс хойш бид нар энэ орж ирж байгаа энэ reaction-ыг харах юм бол энэ бол зөвхөн импульс. Энэ бол зөвхөн break-үүд. Break-ийн хэмжээнд бид нар ярих юм бол юу байгаа вэ гэхээр 4 цагийн time frame дээр бид нарт ийм нэг төрлийн заавч чинь low хийсэн юм уу? Low хийсэн биш. Sorry, энийг дүүлэн гэж. Энд чинь шинэ wave орж ирж байгаа. Wave бид нар эвдэлсэн гэсэн үг байхгүй юу? V хэлбэрийн эргэлт болцсон гэсэн үг тийм үү? Энэ өөр time frame chart руу энийг зураас явуулчихлаа. Тааш нэрэн зурчээ. Тэгэхээр V хэлбэрийн эргэлтүүд болж байна. Technical analysis төрлийн хүмүүс бол бас энийг мэдж байгаа ойлгож байгаа тийм. V хэлбэрийн эргэлт энэ байна тийм. Дээш ингэж шууд ингэж дээш break хийж байгаа. Бидний хувьд бол энэ бол пуужин тийм. Одоо CVP trader-ийн хэмжээнд энэ бол пуужин. V-ийн хэлбэрийн пуужин 3 тийм. За тэгээд энэ бол ингэж спорт зон. Тэгэхээр бид нар эндээс лонг авч болно. Аль эсвэл арай жоохон наахан те энэ хавьяасаа бид нар лонг авч болно. Ямар ч гэсэн лонг хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн хэмжээнд бол миний дөнгөж цэний энэ жижиг time frame дээр яриад байгаа зүйлүүд бол нэх нөлөөлөхгүй. Энэ бол трейдерүүдийн л яриануд шүү guys. Трейдерүүдийн яриануд бид нар нэг жижигхэн stop loss-тай leverage дээр хэлж хийдэг хүмүүсийн хэмжээнд л чухал зүйлүүдийн нэг нь. Бусдаар бол хэрвээ хөрөнгө оруулагч байгаа бол энэ бол арай жоохон тийм фундат талын анализуудыг сонссон зүгээр ах тийм ээ. Ямар ч гэсэн миний хувьд бол би бол одоо лонг харж байна. Би бол зах зээлийг зүгээр л мөнгө хийдэг хүн. Эцсийн байдлаар жоохон доош орж ирнэ, жоохон дээш лонг явна. Миний хувьд бол хамаахгүй. Би бол эндээс энэ хүртэл харж байна. Ингээл болоо. Энэ хавьд бол би хангалттай хэмжээний мөнгө бол хийж байхгүй. Leverage-тэй учраас. За биткойн ойлгомжтой тий. Биткойн дээр маржинтай leverage дээр хийж байгаа хүмүүсийн хувьд бол доор ажил хамгийн түрүүнд өнөөдрийн хэмжээнд бол ямар ч гэсэн ингэж ярих хэрэгтэй байна. Маргааш нь өдөр 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь асуудлууд төр чинь дараагийн өдрийн асуудлууд баггүй. Тэгэхээр одоогийн байдлаар бол нэг юм хөтөрлийн swing бол арилжаа байна. Тэгэхээр энэ арилжаа маань энэ 7 хоногт бол ямар ч гэсэн актив байх боломжууд үлдсэндөө байна. Ямар ч гэсэн энэ 7 хоногт яа тэгэхээр энэ бол swing арилжаа. Яа тэгэхээр өдрийн time frame-уудын level-ээс орж иж байгаа арилжаанууд чинь swing баггүй. За түүний дараа биткойн дээр ярих гэсэн зүйлийг ярьчлаа.
Gold-ыг ярьсан. Тэгвэл Oil-ыг ярив. Oil дээр long гэж ярьж ирсэн. Төрүүчийн 7-ны time frame хэмжээнд бид нэр stop action орсон байсан. Үүнээс хойш би long харж байгаа. Тэгэхдээ бид нар дахиад доош нь дахиад ороод ирсэн байна те цөмрүүгээ. Бид Oil-ийн байгаа байдлыг хэдүүлээ бүр том зургаар сарын time frame-ийн дүр зургаар харах юм бол ерөөсөө ийм хойш нь ийм юм ороод байгаа байхгүй guys. Ийм юм хэцүү correction одоо хэлбэрийн хэмжээнд ярих юм бол ингэж ч гэсэн л байгаа байхгүй. Ингэсэн тохиолдолд ягаад энэ зүйл ягаад одоо ийм хөтөрлийн паттернууд дэшээ зардардаг вэ гэж үсэх юм бол ягаад тэгэхээр энэ доор хаваар нь том тоглогч мөнгө цуглуулдаг байхгүй өөрхөө позишнуудыг авдаг. Гэхдээ энэ зүйлийг бол мэдээж шалгах хэрэгтэй те. Шалгах хэрэгтэй. Яаж шалгах вэ гэхээр зүгээр volume trading. Ягаад тэгэхээр иймэрхүү төрлийн паттерны хэмжээнд иймэрхүү төрлийн паттерны хэмжээнд хэрвээ бид нар профайлаа татаад үзэхэд ийм профайлтай байх юм бол тэгвэл эн чинь яг хөө ихний реакшн дэше орно гэхдээ түүний дараа доош шүү те. Тийм учраас хэдүүлээ шалгаад үзээ те тухайн паттерн маань угаасаа дэше задардаг паттерн гэдэг зүйлийг бол бид мэдэж байгаа. Тэгээ энэ зүйл бол одоогийн байдлаар бол bullish байгаа байхгүй харж байна. Bullish явах бүх хувийн тогтолцоонууд нь байна. Дор ажил паттерныхаа дээдлийг уралжийнхаа дээдлийг те 100 хавцаар бол орж боломжтой байгаа байхгүй. За энэ бол сарын time frame. Сарын time frame-ийн асуудлыг бид нэр 7-ны time frame-ийн асуудалтай дүүцүүлж мэдээж харна шүү дээ. 7-ны time frame дээр бид нар яасан байгаа вэ гэхээр нэлээ их хэмжээний худалдаа авалтууд бол хийгээд эхэлсэн байгаа гэдэг зүйлийг анзаараа яг энэ доор хавьд. За бид нар маш том флатн дотор зогсороо дээшээ гараа авцсан те. Дээшээ гараа явахдаа нэлээд дожгоос гарч явсан их амар сүртэй барьж марсан зүйлүүд бол харагдаагүй. Хоошо pullback орсон. Pullback орохдоо бид нар нөгөө нэг брейк хийсэн газар руу орж ирсэн, нөгөө нэг цөмрүүгөө орж ирсэн, нөгөө нэг кластер гэж харах юм бол айгүй хэмжээний худалдаа авалтад явагдаад байна. За тэгээд хэдүүлээ доош орж иж байгаа селлер хэмжээнд харах юм бол яг одоогийн байдлаар бол жоохон resistance-ийн асуудлууд байна. Гэхдээ энэ бол том тоглогчийн хэмжээнд бол хамаагүй шүү дээ guys. Энэ бол жоохон наагур цаагур байж болно. Том тоглогчийн үед бол 1-7 хоногийн 2-7 хоногийн цаагур наагур бол энэ нэг том асуудал биш. Ерөнхий худалдаа авалт онг байгаа байхгүй харж байна. Тэр учраас би бол хизээ шорт харах вэ гэхээр ийшээ доош орж ирж тэглээгээд хардаа guys. Доош анх удаа орж ирсэн тохиолдолд анхны реакшн дээшээ байх хэрэгтэй байхгүй. Түүний дараа эндээс шорт харна уу гэж ойлгож байна те. Урт хугацааны Oil-ийн дүү зургийн хэмжээнд одоо бол тэр чигээр шорт доош орж ирлээ ч гэсэн ихний реакшны хэмжээнд эхлээд бол long байхгүй. Түүний дараа эндээс л доош шорт байна хөөс одоогийн байдлаар бүгд тэрийн ч long ба. Тэгээд өдрийн time frame-ийн хэмжээнд хэдүүл харах юм бол хамгийн сүүлийн энэ зүйлийг бол бид нар manipulation хийсэн. Одоо өдрийн time frame руу шилжиж харна шүү заяа guys. Өдрийн time frame-ийн хэмжээнд бид нар цөмрөөгөө бол орцсон. Цөмрөөгөө орохдоо хамгийн сүүлийн low биш шүү дээ. Хамгийн сүүлийн low дээр энэ бол анхны buying level гэсэн нэртэй байгаа. Энэ зүйлийг бол бид нар энэ нэлийн хөөрх manipulation бол хийгээд дэше гараа авцсан. Тренд бол дэше жижиг time frame-ийн сүлэгдээд явцсан байгаа учраас Oil дээр доорож одоогийн байдлаар бол би бол long хармаар байна. Дээрээс доош явж байгаа selling level хүртэл тийм ээ. Энэ level-үүд рүү хүртэл. Ойролцоогоор хаашаа хүртэл вэ гэхээр энэ хүртэл. Хамгийн ихдээ 73 50 руу бол орж ирэх баг. Тэгээ liquidity байгаа шүү дээ. Чинь бас л нөгөөлгийг фракталын төрлийн асуудлууд байна шүү дээ. 7 өнөдөр сар дээр юу байгаа вэ? Цагийн time frame буугаад ирэхээр нөгөө нэг фракталууд чинь байна шүү дээ. Дэшээ задардаг паттерн. Тэгэхээр зүгээр л мөнгөө сайхан доороо цуглуулж чинь тэгээд дэш нүртөө явж чинь. Тэгэхээр одоогийн байдлаар нэгд өдрийн байдлаар харах юм бол long гэж замаагүй зүгээр. Санаачлаг бол цагийн time frame дээр long байна. Тэгээ байдлаас хамаарат хаанаас short харуул зүгээр, хаанаас long харуул зүгээр. Long-го харахтаа урт хугацааны long-уудыг тэгээ swing long-уудыг харсан зүгээр үү? Short long-уудыг харсан зүгээр үү те? Swing талаас энэ зүйл чинь ерөөсөө зах зээлийн байдлаас хамаараа явчихна. Мэдээж урт хугацааны зүйлүүд бол тайд ойлгохноор л Oil long байсан зүгээр. Богино хугацааны short-уудыг авч болохгүй гэсэн үг биш, авч болно. Гэхдээ тэр short-уудыг авч байгаа бол наад захын buying zone дээр зүгээр хатсан л зүгээр. Яг л бидний тэр golden дээр ярьсантай адилхан те. Golden дээр ерөнхий тренд long байхад чинь эсрэг талын short авч болохгүй биш болно. Гэхдээ зүгээр л buyer дээр хаачих те. Зүгээр scalp ч юм уу season trade төрлийн трендing эсрэг том хөдөлгөөнүүдийг шууд хүлээж аваад тэгэл нэг амар сүртэй тэрэн найдаа суудах хэрэггүй л гэсэн байгаа байхгүй ерөөсөө. Мөнгө Oil дээр яг л адилхан. Яг л адилхан. Бид нар зах зээл дээр трейдер хүмүүс зүгээр мөнгө хийхин төлөөл байж байгаа болохоос ш. Өөр ямар ч зорилго байхгүй шүү дээ биднэрт. За тэгэхээр Oil ойлгомжтой те урт хугацаанд бол long, наад захын short-уудыг бол харж болно. Түүний дараа Nasdaq guys би бол үнэхээр Nasdaq дээр юу гэж хэлмээр байгаа гэхээр миний хувьд бол Nasdaq бол тэр чигээр flat байна. Зэвэр flat. 7 хоног тэр чигээр flat. Ямар ч кластеруудын мөнгөний хуваарлтын хэмжээнд ямар ч баланс байхгүй, юу ч байхгүй, зүрч. Ганц юм юу байгаа гэхээр зүгээр л ерөнхий ингээд тренд дэш явцсан байна л гэдэг зүйл байна. Бусдаар бол хэрвээ ийм дүр зургийн хэмжээнд бид нэр long явна гэх юм бол явж болно. Яг энэ дүр зургийн хэмжээнд бид нэр short явж болох уу гэж бас болох байхгүй. Тэгэхээр би бол энэ 7 хоногийн time frame-ийн гаралтыг цаашаа хармаар байна. Дээдлийн хязгаар 2255, доотлын хязгаар баг энийгээ солиод баг 2600 гэж тавьчихвал зүгээр
Хаа нэгэн тийшэл би зохилтын кластераар хаа нэгэн тийшээ гармаар 7 хоног дээр өөртөө ус нь бол надад юу санаа том дүр зургийн хэмжээнд индексүүдийн хувьд заяа. Бусдаар бол яг тренд бол дээшээ байгаа гэдэг зүйлийг бид нар ойлгож байна. Гэхдээ энэ чи байгаа энэ үйл явцын байдлууд надад ерөөс таалагдахгүй байна. Та бүдрийн мэдж байгаа шүү дээ. Өдрийн тайфрам юу хийгээд байгаа вэ гэхээр дээшээ гарч ирчээл гэптэй доошо нэгдэл. Дахиад нэг хоёрын хоорондыг мөсчөөл дахиад доошо нуурж орж ирэл гэп үүсэл. Дахиад нэг дээшээ гарч ирэл дахиад доошо нуурж орж ирэл. Гэхдээ одоогийн байдлаар бид нар 7 хоногийн контрактын хэмжээнд бид нар зөв энчээ байгаад байгаа байхгүй. Одоо бид нар доллар дээр контракт ирсэн шүү дээ, санаж байна уу те? Долларын контрактыг ярьсан. Энэ шүү дээ. Энэ төр зургийг санаж байгаа те. Эндээс бид нэр эхэлсэн яг одоогийн байдлаар бид нөр лонгийн хуваарлттай байна те. Энэ зүйлийг хуваарлтыг хараарай. Хамаагүй ойлгомжтой байна те. Nasdaq-ыг бодвол. Тэгээ хамаагүй гоё дүр зурагтай байна. Ерөөсөө ийм л байгаа байхгүй. Тэгэхэд Nasdaq-тай харьцуулаад үзлээ. Шал өөр байхгүй. Бид нэр контракт эхлэлийг зөвхөн тэмдэглэж л энэ шүү дээ. Зүгээр тайдын дэлгэцэн дээр яг одоогийн байдлаар контрактын эхлэлийг бид тэмдэглээд өгье. Тэгээ тайд өөрснөө хараад ойлгох бах тийм ээ. Яа биш. Энэ шүү дээ. Харж байна уу? Контракт эхэлсэн байдаг эндээс. Тэгэл наад захын зүйлүүд юу болж байгаа гэхээр энэ хавцааныг жоохон мөнгөөр цуглуулад тийм нэг энэ хавцаа. Яг тэгэхээр энэ хөдөлгөөнөд чи хоосон байгаа байхгүй ямар ч мөнгөний хуваарлтгүй зүгээр нэг хоёрын хооронд ганц юм нь юу байгаа гэхээр энэ ч мөнгөний цуглуулга байна. Энэ ч мөнгөний цуглуулга байна. Энэ ч бол яг нэг манипуляшн гэдэг дэше үргэлжлэл хийсэн юмуд байна. Энэ ч бол энэ газар хавтаа бас нэг жоохон нэмээд өгсөн байгаа ч тийм энэ хөдөлгөөнийг хийснээрээ энэ дээр бас жоохон нэмээд өгсөн. Энэ юу гэхээр 21 2 зуул гэсэн юм байгаа байхгүй. Бид нар дахиад дээшээ гараад ирсэн энэ хавцаас нэг жоохон мөнгө цуглуулсан. Дахиад доошоо орж ирсэн тийм. Дахиад доошоо орж ирсэн. Дээшээ гарч ирэхдээ ганц юм нь юу вэ гэхээр дээшээ гарч иж байгаа баярууд маань нарийн нэг жоохон царайлаг төрлийн баярууд байгаа байхгүй. Энийг хар тийм. Иймэрхүү төрлийн баярууд чинь цохилтын баярууд бол сайн байгаа байхгүй нэг талаас. Бусдаар бол тэгэл амар юм цааш нааш байна. Юу нь бол баг лонг харцсан зүгээр. Гэхдээ урт хугацааны свинг арилжаануудыг бол хийгээд хэрэггүй яг одоохондоо. Би бол одоо баг нэг тийм 51 ч юм уу 52% тогтолцоотойгоор лонг гэж хармаар байна. Яагаад вэ гэхээр зүгээр иймэрхүү төрлийн зүйлүүдтэй саний контрактын хэмжээний зүйлүүдийг ярих юм бол жоохон нэг лонг хавцаад харагдаж байна. Энэчнээс гарч байгаа баяруудыг харах юм бол арай нэг жоохон хүчтэй харагдаж байна. Бусдаар бол би нэг хувийн тогтолцоо селлер ч юм уу баяр тал руу нэг амар сүртэй ихсгмээр байна. Ихсгмээргүй байна, тийм ээ. Ихэнхдээ бол ерөөхдөө баг лонг харцсан зүгээр. Гэхдээ ойр хавийн селлерээс ч юм уу баяраас тохируулаад арилж байгаа хийцэн зүгээр ах. Брик хийснийхэн дараа болоод өнгөрснийхэн дараа бид энэ ч цуглуулсан мөнгөө бидний шиг гаргаад ирсэн тохиолдолд ингээд лонг руу хамаагүй баталгаатай ажиллаж болно. Аль эсвэл доошоо унсан тохиолдолд ингээд хамаагүй баталгаатай шорт ажиллаж болно. Тийм учраас guys мөнгөө хий зүгээр л зах зээл дээр селлерийнхаа зөөнөөс селлээ хийгээд баярынхаа зөөнөөс бай хийгээл зүгээр л сайхан мөнгөө карманда хийгээл явчих. Ямар нэгэн том зүрэг одоо бити бод гэж ярмаар нь хэрвээ танд ямар нэгэн инсайд мэдээлэл байхгүй бол хэрвээ танд ямар нэгэн одоо тий фундаментал талын эдийн засгийн том мэдлэгүүдтэй амар тийм наривчлсан том мэдлэгүүд байхгүй бол зүгээр та трейдер бол олон 7 бити бодоо зүгээр селлийнхаа зөөнөөс селлээ хийгээл баярынхаа зөөнөөс бай хийгээл тэгэл явцсан зүгээр л хийж би санал болгомоор энэ миний хийх зүйлүүдийн нэг нь байгаа тий. Би бол яг байгаа байдлыг л хэлье. Би үнэхээр энэ статистик хаашаа гарахыг нь би бол мэдэхгүй. Би баг лонг байвал зүгээр байх. Яагаад тэгэхээр политик талын эдийн засгийн талын зүйлийг ярих юм бол Трамп гэдэг одоо ерөнхийлөгч одоо хачлахуудыг хийгээд байна шүү дээ. Бусад улс орнуудыг хамтарч байгаа улс орнуудаа ч хүртэл зангадж шүү дээ. Тэгэхээр энэ бол юу ярьж байгаа вэ гэхээр Америк улс орн руу мөнгө гэдэг зүйлийг авчрах гэдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ Америк руу Америкийн технологи руу ч юм уу Америкийн одоо боловсруулалт талын бүх тэр үйл явцын хэмжээнд хэрвээ мөнгө ороод ирэх юм бол инвесторудаас мөнгө ороод ирэх юм бол явна л да надад чинь лонг. Трампын хийх гэж байгаа зүйл бол угаасаа тэр байхгүй. Тийм учраас өөрийнхөө тэр технологи талын бүх компаниудыг бол дэмжих байх миний бодлоор ямар нэгэн одоо хөрөнгө оруулалт талын тусалцаанууд хэрэгтэй байх юм бол тэр Америк талын улс орнуудаа бол Америк талын компаниудыг бол дэмжих байх. Тийм учраас ялангуяа Nasdaq төрлийн тикерүүд бол өсөх бах. Яг тэгэхээр технологитой холбоотой хувьцаанууд хамгийн сүүлд бол мэдээж энэ Nasdaq-ууд ч унана л да яг шилжилтийн үеийн хэмжээнд бол энэ бол одоогийн байдлаар бол нэг тийм хөл байна гэсэн. Одоогийн байдлаар нэг тийм. Хизээ унах нь мэддэхгүй ойр хавийн тренд бол дээшээ байгаа. Тийм учраас одоохондоо лонг харцсан зүгээр унасныхан дараа хамгийн наад захын уналтуудын хэмжээнд иймэрхүү төрлийн уналтууд орж ирээд энэ гэпээс инфляцаас доошоо орсныхан дараа л ямар нэгэн тодорхой хэмжээний шорт ирээ гэхээс биш. Бусдаар бол баг цаашаа байвал зүгээр байна.
За guys өнөөдрийнх ревюг ингээд дуусгачих. Ойр хавийн тикруудыг бол зүг чигийг бол таад ойлгосон тий. Ганц ойлгомжгүй байгаа юм нь миний хувьд бол энэ Nasdaq гэдэг зүйл байна. Яг өмнөний хэлээ энэ хаашаа явахыг би бол мэдэхгүй. Гэхдээ би хаашаа явахыг мэдэхгүй ч гэсэндээ дундаас нь бол заавал мөнгө бол хийж таарна. Трейдер хүмүүс ч угаасаа day trade хийгээд явчих юм чинь хамаагүй байхгүй шүү дээ. Тийм учраас guys жоохон easy ханд тий. Арилжаа гэдэг зүйл рүү жоохон easy ханд. Бити олон 7 амар хэцүү юм бодож зохио. Зүгээр л трендийн хаваанаас арилж байгаа хийгээд яв. Хамгийн гол нь төвчээр guys. Хамгийн гол нь төвчээр. Тэгээд та трейдер бол эсвэл трейдер болох гэж байгаа нэг зүйлийг сайн санаарай. Анализ гэдэг зүйл байгаа. Яг дөнгөж цэнийг бид нар энэ ревю дээр хийж байгаа зүйл анализ тийм ээ. Анализын дараа тамаг буюу зүг чиг гэдэг зүйлийг гарч ирдэг тийм ээ. Тамаг. Энэний үндэс дээр юу байх ёстой вэ гэхээр арилжааны сетап гэсэн зүйл байх ёстой. Арилжааны сетап. Түүний дараа оролтын сигнал буюу тэр товчлуур дарж байгаа чинь дарж байгаа зүйл чинь байх ёстой байхгүй сигнал. Энэ хоорондох энэ алгоритмын дарааллыг та хэд мэд бити мартаарай. Ингэсэн тохиолдолд зах зээл хаашаа явна уу? Тэр бол ерөөс хамаагүй бид нар угаасаа л мөнгө хийм зах зээл дээр. Энэ бол зөвхөн фьючерс арилжаа хийж байгаа хүмүүсийн хэмжээнд холбоотой зүйл байгаа шүү. Хөрөнгө оруулагчид бол ингэж ажилт хийж чадахгүй. Хөрөнгө оруулагчид бол аюул том зургийг хардаг. Нэг л аналиста байдаг, нэг л тамагтай байдаг. Тэрний хэмжээнд нэг л удаа хөрөнгө оруулалт хийдэг те. Тэгтээ янз янзын өөр тикрүүд штэ. Өөр тикрүүд хэмжээнд нэг л удаа хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэл хөрөнгө оруулагчийн хэмжээнд аль эсвэл профит, аль эсвэл 0 гэдэг зүйл байдаг. Тийм учраас энэ хүмүүс маань арай жоохон өөр төрлийн ажил хийдэг хүмүүс те. Тэгэхээр фьючерс арилжааны хүмүүс маань арай жоохон өөр байж болох. Бид нар арай жоохон тийм фридом ихтэй, жоохон илүү тийм нэг жоохон их чөлөөт хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийн ашиг энэ бол бидний нэмэх тал байхгүй. Ойлгож байна те. Нэмэх талаа ашиглаад яв. Бид нар хизээ бол хизээл арилж байгаа нэгэл хизээ бол хизээл арилж байгаа хаагаад явчих болохоор те. Day trader-ууд учраас энэ зүйлийг ашиглаад яв. Энэ бол бидний нэмэх тал. Ойлгохгүй байгаа юмнаа зүг одоо Nasdaq шиг төрлийн ойлгохдохгүй байгаа дүү зургийн хэмжээнд зүгээр л buy дээр buy хийгээл seller дээр sell хийгээл явчих. Хэрвээ ойлгомжтой дүр зураг дээр байгаа юмнуудаа трендийнхаа дагуу long сайхан ч юм уу short ч юм уу мэдгүй сайхан аваад явчихгүй окей. За guys дараагийн review хүртэл баяртай нэг зүйлийг сануулъя. Энэ 7 хоног манай сургалтын хэмжээнд хамгийн сүүлийн бүртгэлийн 7 хоног байгаа шүү. Хүмүүс мань бол сайхан бүрдэж байна. Төлбөр хийгээд сургалтынхаа материалыг аль хэзээ аваад хичээлээ үзээд эхэлсэн хүмүүс мань бол зөндөө байгаа. Тийм учраас guys хэрвээ та хэд бодож байгаа бол энэ бол хамгийн сүүлийн 7 хоног те. Дараагийн эсэлт хизээ болох вэ гэж асууж байгаа айгүй хэмжээний хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүстээ нэг бүсэн хариулахад 25 оны 5 сар ч юм уу 6 сард ч юм уу явах байх те. Тэгэхээр 25-ны гол хавцаагаа гэсэн үг шүү. Окей. За guys бүртгэлтэй холбоотой бүх линкүүдийг тухайн видеонд доор description руу оруулаад тавьчих. Тэгээд та хэдтэй бүгдэнд амжилт хүсье. Дараагийн ревю хүртэл баяртай.